Unimate Education компаниас боловсрол шинжилгээ ухааны яамны санаачлахаар ерөнхий боловсролын сургуулиудад Unimate хөрөмжөөр бүрэн тоногдсон технологийн кабинетыг байгуулж эхлэв байна. Боловсрол шинжилгээ ухааны яамнаас цаашид ерөнхий боловсролын бүхэл сургуулиудад технологийн кабинет байгуулахыг зорж ажиллах юм байна. Энэ хөдөлмөрийн лабораторийг бид бас тодорхой хэмжээгээр нийлүүлэхийг зорж байгаа. Энэ хүрээндээ бол засаг дарга нар санал тавьж байгаа. Энэ саналыг бол манай Сүхбаатар дүүргийн засаг дарга бол их хурдтай шуурхай хүлээж аваад асуудлыг шийдсэнд би үнэхээр талархаж байгаа. Гэх мэтлэн манай аймаг дүүргүүд өөрийнхөө нөөцийг бас дайчлах юм бол сургалтын орчингоо сайжруулах боломж байна гэдгийг харуулж байгаагаар их давуу талтай. Бид бол цаашдаа тэр технологийн кабинетийг бүрэн дүүрэн ашиглахын тулд урсгал зардал юу гарах нь тийм ээ. Тэр болгон дээр дэмжлэг үзүүлээд явна гэсэн ийм ойлголттой байна. Ер нь тэр Unimate Education гэдэг компани оруулж ирж байгаа тэр технологийн багаж хэрэгслийг те цаашаа тэр бусад дүүргүүд ер нь авах боломжтой юм болов. Дүүрэг аймагуудад бол мөнгө нь байгаа. Тэгэхээр дүүрэг аймгийг удирдах байгаа хүмүүс боловсролд хэр ээлтэй байна уу гэдгээс шалтгаал. Тэгэхээр бид бол санал болгож байгаа. Бид бол төсвөөрөө бас тодорхой хэмжээгээр шийдэхийг оролдож байна. Гэхдээ нэгэнт дүүрэг аймаг төсөв байгаа тохиолдолд бол аймаг дүүргийн засаг дарга нарын одоо итгэл үнэмшил шүү дээ тийм ээ. Боловсролд хэр ач холбогдол өгж яах гэдгээс шалтгаалаад нэвтрэн. Би бол их олон аймгийн дарга нар, олон дүүргийн дарга нарын ажлыг одоо хийнэ гэдэгт бол итгэлтэй байгаа. 2013 оны боловсрол дээлтэй засаг дарга тодорсон Сүхбаатар дүүргийн засаг дарга Бадарсан багш нарын хүсэлтээр дүүргийнхээ дунд сургуулиудад Unimate-ийн хөдөлмөрийн багаж хэрэгсэл бүхий технологийн кабинетыг байгуулсан байна. Тэрээр цаашид дүүргийнхээ сургуулиудад октийн хөдөлмөрийн кабинетыг байгуулах төлөвлөгөөтэй байгаа юм байна. За дүүрэг иргэдийн хурал маань энэ асуудлыг дэмжиж хөрөнгө мөнгөний баталж өгсөн. За тэрний дагуу зохион байгуулалтыг хийгээд энэ Европын стандартаар хийгддэг олон улсад хэрэгэлдэг энэ хөдөлмөрийн орчин үеийн кабинетээр бид бүрэн тогтчулж өгсөн байгаа. За ер нь яагаад ийм шаардлага бий болсон бэ гэвэл 2013 оны хавар бид нар бас сургуулийнхаа энэ хөдөлмөрийн кабинетуудтай хүүхдүүд маань зөвхөн онлайн хичээл үзэхээс гадна өөрийнхөө гараар бас юмыг бүтээх тэр чиглэлийг бас хөгжүүлэх ажил одоо сургалт явагддаг хөдөлмөрийн кабинет бид нар судалсан. Тэгээ очсон одоо өмнө одоо бидний л одоо баг байхад байдаг байсан байдалтай том одоо диски тэгээд одоо 380 вольтоор ажилладаг тийм томоохон одоо үйлдвэрийн зорилттой тийм одоо өрмийн машин ч юм уу байдаг байсан л. Тэгэхээр одоо энэ бол одоо орчин үед бол энэ бол нийцгүй сургалтын арга барил ч гэсэн энд бол мэдээж одоо дунд ангийн хүмүүс голдуу суралцж байгаа. Тэгээд тэр өндөр хүчтэй юмдаас харилцах мэдээж энэ бол хүндрэл бол бий болох нь тодорхой. Тэгээ бид нар бол энэ авч ирсэн Unimate гэдэг энэ орчин үеийн шийдэлтэй хөдөлмөрийн кабинетийн тоног төхөөрөмж бол одоо 7 чиглэлийн үйл ажиллагаа хийдэг тийм универсалны тоног төхөөрөмж юм байгаа. 12 вольтоор ажилладаг. Яг сургалтын зорилттой хүүхдүүд бол энэ дээр яг өөрсдөө чөлөөтэй өөрийнхөө бодож байгаа хийхийг хүсэж байгаа зүйлээ их болцоотой юм тоног төхөөрөмж юм байгаамаа. Unimate-ны Европын Австри улсад бүтээгдсэн аюулгүй ажиллагаа хангасан олон үлдтэй бага орын төхөөрөмж бөгөөд Европ болон Хойд Америкийн улсуудад 2 сая ширхэг худалдаалагдсан Австри экспортын шилдэг сургалтын бүтээгдэхүүн байна. Энэхүү багжийг хэрэглэснээр бүтээлээ сурагчид өөрсдөө сэтгэн бодож өөрсдөө уралдгаараа онцлогтой юм. Манай компани Unimate Education гэдэг Австри улсын Cooltool гэдэг компани албан ёсны дистрибьютор байгаа. Тэгээд манай төхөөрөмж нь Unimate гэдэг 8-аас дээш бүх насны хүн зориулсан юм төхөөрөмж байгаа. Дотроо олон үйлдэлтэй 6-аас 7 үйлдэлтэй төхөөрөмж. Уран хөрөө, фризер, модны токер, төмрийн токер, өрөм гэх мэтлэн яг технологийн ангид хэрэгтэй төхөөрөмж болж хувирдیں۔ Тэгээд Сүхбаатар дүүргээс зарлаад ингээд Сүхбаатар дүүргийн 10 ширхэг ерөнхий боловсролын сургуулийн технологийн кабинетийг тогтчуулахаар болоод ингээд амжилттай хэрэгжээд тэгээд бүх төхөөрөмж хүлээлгэж өгöd одоо сургуулиудын багш нар маань ингээ аль хэдийн хүүхдүүдтэйг нэлээд төхөөрөмж ашиглаад бүтээл хийгээд эхэлсэн байнамаа. Тус компани цаашдын зорилго нь нийслэлийн дүүргүүдийн төдөөгийн бүхий л аймаг орон нутгийн сургуулиудад Unimate-ийн кабинетийг тогтчуулах юм байна. Тэгээд ер нь цаашдын зорилго маань бүх сургуулийн одоо нийслэл болон одоо аймгийн бүх ерөнхий болсон сургууль ингээд ийм технологийн кабинетийг тогтчуулах тийм зорилготой байгаа. Тэгээ ер нь бол одоо улс их орныг ийм инженерүүд шин санаа, шин бүтээлээрэл хөгжүүлж явуудаг. Тэгэхээр манай Монголын хүүхдүүд маань
багаасан дэвшил технологи дээр ажиллаж ингээд бусад орны хүүхдүүдтэй хөл зэрэг заалгах тийм боломжтой болж байгаа юм. Дунд сургуулийн хичээлийн хөтөлбөрөөс хасах тухай яригдж эхлээд байсан хөдөлмөрийн хичээлийг Юниматын багаж инхүү аварч технологийн кабинет байгуулснаар хүүхдүүдийн бүтээл сэтгэлгээ хөгжиж, хичээлдээ тэр дундаа хөтөлмөрийн хичээл дээрх тун дуртай болсон байна. Мөн сургуулиудын хөтөлбөрийн технологийн багш нар Unimat Education компанийнхны оруулж ирсэн хөтөлбөрийн багаж нь хүүхдүүдийн техник сэтгэлгээг хөгжүүлж, инженер бэлтгэх эхлэл болж хичээл заах урамтай болсон гэмээр ярьж байсан юм а. Хамгийн гол нь хүүхэд одоо дурлж ийн л да. Тэгэхээр миний хийж байгаа шинжилгээний ажлын гол зарчим бол хүүхэд сургууль дээр их дуртай болох хэрэгтэй. Хүүхэд өөрөө ном сурах итгэл үнэмшилтэй болмоор байна. Хүүхэд өөрөө өөртөө итгэлтэй болох хэрэгтэй. Хүүхэд өөрийгөө илэрхийлж сурах гэдэг. Хүүхэдийг бид яаж сургууль руу одоо баяр баясгалантайгаар авчрах вэ гэдэг нь бол бидний хувьд хамгийн том сорилт байхгүй. Тэгэхээр энэ сорилт одоо хөдөлмөрийн кабинетаар технологийн кабинетаар тодорхой хэмжээгээр шийдэгдэж байгаад би үнэхээр баярлсан. Тэнд сууж байгаа тэр манай залуучууд тэр техникт хандж байгаа хандлага, юмдаа хичээж байгаа байдал, нэг цаг тасралтгүй хөдөлмөрлөж байгаа байдал бол үнэхээр цаг үе явуулсан ажил болжээ гэж ингэж ойлгож байгаа. Энэ урд нь ингэдэгээс бид нар материал авахгүй. Тэгээд хүүхдүүдээ материал авчирын мөнгө хурааж авч болтгоо. Тэгээд материалаа хүүхдүүд авчин янз бүрийн материал авчин нөөт нь боловсруулах бас хэцүү. Тэгээд энэ багц Юниматын багцыг өгснөөр бол хүүхдүүд нь өөр өөрсдөө ажиллах аюул чадвартай болчихж байгаа. Тэгээд техникс төв аюул хөгжүүлж байгаа. Тэгээд ирээдүйд бол улсыг бол инженерүүд авч явна хөгжүүлдэг. Тийм учраас энэ хүүхдүүдийн техникс итгэхгүй инженерийг бий болоход энэ Юниматын багц тоног төхөөрөмжүүд аюул сайн болж байна. Энэ бол дүүрэн засаг даргалт бол баярлалаа гэж хэлмээр байна. Яагаад гэвэл одоо нэг багц нь ихэд одоо 5-аас 6 төрөл болж хувирдаг. За одоо зүгээр токрын машин байж болж байна, уран хүрээ байж болж байна, гачилын машин байж болж байна. Гэх мэт ингээд 4-5 ингээд угсраа төрлийн зориултаар ашиглаж болж байгаа нь онцлогтой байна. Яг засагтарга дүүгийн засагтарганы хувьд ийм томог төхөөрөмжүүд энэ кабинет хийж үйлдвэрлэдэг гэсэн. Ингэснээр бол сүүлийн бараг 20 жил энэ хөдөлмөрийн хичээлд шинжил орж ирээгүй байсан. Энэ бол нэг төрлийн шинжил болж байна. Яг энэ технологийн кабинет гэж үндсэндээ байхгүй байж одоо энэ кабинет олж байгаа байхгүй. Өө одоо энэ дандаа 600 кабинет байсан. Тэгээд Юниматын төсөл ширээ санд бүх юмнууд ирээд бол манайх бол цааш кабинет олж байгаа. Тэгээд энэ кабинет дээр Юниматын төхөөрөмжөд хүрээд ирэхэд бол маш идэвхтэй их одоо хичээлийн юу бол өөрсдөө явж. Урд өмнө болохоор бид нар хар цаасаа хайшрыг голлож явж байсан бол одоо бол бид модоор юм хаагрын ажиллагааны бүхий зүйлүүдийг бол Юниматын төхөөрөмжүүд дээр хүүхдүүд өгөхөр боломжтой олцоод байгаа. Тэндээ их одоо бид олцоод байгаа. Мөн сурагчид Юниматын төхөөрөмжөөрөө цэцэрлэгийн дүүнэрийнхаа тоглоом бүхий л төрлийн загварын угсардаг эвлүүлдэг бүтээлийг урлаж сурч байна. Урд нь бол тэгээд ер нь бол янз бүрийн тийм одоо механик юм тийм дандаа тийм юмар нөө одоо ийм ойсон тоглоом юм хийдвэстэй ийм багцыг ирсэн ч одоо нарийн одоо эвлүүлэлт одоо анх удаа хийж үзчихгээд яа гоё юм байна. Хийхэд айгүй хялбар урдаа Юу хийж болохоор юм бэ? ер нь иймэрхүү модон бэлтцээр яг өөрийнх нь зориултын хэмбүү тэг шатрын хүү хүмүүс зэрэг юмдаг. Дээрээс нь бага ангийнхан бол хүүхэлтэй хийж болох юм. Урд нь ялгаагүй тэгэл багш л байхгүй болсон нь хөдөлмөрчд ордог гэсэн ш. Багштаас чи ямар? Хийг нэг хэлбэл болчихсон шүү дээ. Аюу амхыг гэсэн ш. Маш гоё тэгээд хэрэглэхэд амархан юм мэдэж авах гоё тэгээд тоглоом игээд гоё. Аюулгүй байдлыг нь хангасан. Зөвлөлтийн хувьд хүмүүс багшийн хяналтанд ажилладаг. Иймэрхүү бид нар бол цэцэрлэгийн дүүнээс тоглоом хийж өгнө гэсэн сургуулаа яриад тийм бодолтой байгаа. Цаашаа дүүргүүдийн төдөөгүй аймаг орон нутгийн засаг дарга удирдлагууд боловсролын салбараа дэмжиж ерөнхий боловсролын сургуулиудаа технологийн кабинетыг байгуулж дэмжихийг боловсрол шинжилгээ ухааны сайд төдөөгүй багш сурагчид хүсэж байна.